Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийн 2 дугаар үе шатыг Швейцарын хөгжлийн агентлаг нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлийн санхүүжилттэйгээр Дэлхийн банк Монгол улс даяар хэрэгжүүлж байна. Төслийн хамтран хэрэгжүүлэгчээр Японы хүүхдийн ивэх сангийн Монгол улс дахь хөтөлбөрийн газар, Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага, Globe International төв төрийн бус байгууллага ажиллаж байгаа юм. Японы хүүхдийн ивэх сан энэхүү төслийг Өмнө говь, Дунд говь, Дорн говь, Говь Сүмбэр, Хинти, Сүхбаатар, Дорнод аймаг болон Улаанбаатар хотын Баян гол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчлэгийг үзүүлж байна. Төсөл нь Монгол улсын хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар эрүүл мэндийн салбарт тэр дундаа өрхийн эрүүл мэндийн төвийн төсвийг зөв зохистой зарцуулж, төрийн үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилготой юм. Эдгээр төслүүд бүгд үр дүнтэй байгаач Дорнод аймгийн Хэрлэн сумын Ягаан Цэн өрхийн эрүүл мэндийн төв дээр хэрэгжсэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэгш чанар хүртээмжтэй хүргэх төслийг онцлон дурдж болно. Төсөл хэрэгжснээр иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг үнэн зөв тодорхойлж, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа эсэх цаашид анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах боломжийг тодорхойлох зорилготой байлаа. Дорн аймагт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагын өнөөгийн байдлыг үнэн зөв үнэлж өгнө. Цааш тулгымцсан асуудлыг тодорхойлсноор орон нутгийн шийдвэр гаргах танилцуулж бодлогын түвшинд асуудлыг шийдвэрлэх юм аа. За төсөл хэрэгжүүлэх явцад бол үнэлгээний 6 хүнтэй баг ажиллаж, энэ дунд манай Дорн аймгийн иргэний нэгэн байгууллагын төлөөлөөс төслийн сургалтанд үнэлгээ хийх сургалтанд бол хамрагдаж чадварладснаар үнэлгээ хийх, цаашдаа үнэлгээ хийх 3 чиглэлээр бол ажилласан байгаа. За энэ дунд баримтын шинжилгээний арга, асуулга судалгаа, чанарын судалгаа гэсэн энэ 3 аргачлаар бол өнөөгийн байгаа байдал эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг үнэлсэн. За бид үнэлгээний үр дүнгээр нөлөөлийн ажлыг зохион байгуулж шийдвэр гаргах төвшөнд үнийг танилцуулснаар Дорн аймгийн аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагуудын чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн зүгээс санд болгож байгаа шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэхэд өнөөдрийн бидний хийсэн төслийн үр дүн, дүгнэлт, тайлан бол бас бодлого боловсруулагч шийдвэр гаргаснаар нэлээд бас үр дүнтэй ажил болох юм аа. Төслийн хүрээнд бол удаа дараагийн хилцүүлгүүдийг хэд хэдэн удаагийн хилцүүлэг хийж иргэдэд үнэлгээнийхээ ажлын үр дүн танилцуулж, асуулт, хариулт үйл ажиллагаа өрнүүлснээр бас энэ үйл ажиллагааг сайжруулах зөвлөмжийг боловсруулсан. За зөвлөмжийн хүрээнд бол цаашд эрүүл мэндийн анхан шатны энэ байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулахад орон нутгийн зүгээс мэдээд дэмжлэгүүд үзүүлэх шаардлагатай болохыг зөвлөмжөөр бол бас тусгагдаж гарсан байгаа. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэгш чанар хүртээмжтэй хүргэх төсөл нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад нөлөөлөх юм. Үүний зэрэгцээ цаашид төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулахад орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэ. За манай Ягаан Цэн өрхийн эрүүл мэндийн төв дээр тусламж үйлчилгээний чанар хүртээмж тэгш байдал нь ямар байгаа юм, иргэд юу гэж үнэлж байгаа юм, тэдэнд ямар асуудал тулгамдж байгаа юм гэдэг талаар биднээс энэ асуудлыг шийдэхээр судалгаа хийлээ, хэлэлцүүлэг хийлээ. Тэгээ энэ төсөлд хамтран оролцлоо. Тэгээ энэ төслийн хүрээнд 11 болон 6 дугаар агийн иргэд оролцсон. За тэднээсийн санал хүсэлтийн дагуу нотлохоонд суурилсан ямар асуудлууд байна гэдгийг шийдвэрлэхийн төлөө бид хамтран ажиллаж байна. За энэ хүрээнд бол аймгийн засаг даргын хамгааллын газар ямар нөлөөллийн ажил хийх үү, эрүүл мэндийн газартаа ямар нөлөөллийн ажил хийх үү, өрхийн эрүүл мэндийн төв юу хийвэл зохистой, цаашдаа ямар асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллаж чадах вэ гэдэг энэ асуудлуудыг биднээс ярилцжээ. Анх удаага энэ хөндлөнгийн судалгаа, үнэлгээ гэдэг юмыг хийж тэгээд энэнийхээ үр дүнг сайжруулах, хөгжүүлэх талаар хамтарч ажиллагаар боллоо. За орхийн эрүүл мэндийн төв дээр тулгамдж байгаа асуудлуудыг шийдэж өгж байгаа төрийн бос байгууллагын хамт олонд баярлалаа. Төслийн хүрээнд чанарын болон бүлгийн ганцаарчилсан ярилцлагууд явагдсан. За тэгээд мөн
судалгаануудад явагдсан 125 хүнээс судалгаа авсан. За судалгааны үр дүнгийн талаар бол судалгааны багийнхан бид нар бол хамтран ажилласан байгаа. За Масам 2 төслийн хүрээнд манай төрийн бас байгууллага маань Дорн тамхи бусад эртний нийгмийн байгууллагатай хамтарч за нийгмийн эгийг хариуцлага болон төсвийн ил тод нийлтэй байдал гэх хэмжлэн одоо сургалтуудад хамрагдаж хувь хүн өөрөө болон бас чадварж ах нэлээдгүй сургалтад бид нар одоо сууж өөрийгөө чадваржууллаа. За чанарын судалгааг бол бид нар ганцаарсан болон бүлгийн одоо хэлбэрээр мэргэжлийн болон шийдвэр гаргах төвчний болон эрүүл мэндийн салбарын ажилчид болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бид нар одоо чанарын судалгааг авч ажиллаа. Иргэдээс авсан судалгаагаар өрхийн эрүүл мэндийн төвийн байрны багтаамж хүрэлцээ муутай, тоног төхөөрөмжийн чанар хүртээмж муу, нэг эмчид оногдох иргэдийн тоо олон, нийгмийн эрүүл мэндийн үзүүлэх тусламж үйлчилгээ муу гэсэн одоо саналуд гарсан байгаа. Дорнод аймаг 124,000 км2 газар нутагтай 83,757 хүн амтай. Насны ангиллаар навч үзвэл 40% нь 0-оос 19 нас, 52% нь 20-оос 59 нас, 8% нь 60-аас дээш насныхан эзэлж байна. Дорнод аймагт нийт 76 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс өрхийн эрүүл мэндийн төв 3, сумын эрүүл мэндийн төв 13, бүсийн оншилгоо эмчилгээний төв 1, ортой хувийн эмнэлэг 4, үүдэн эмнэлэг 24, эм ханган нийлүүлэх байгууллага 4, хувийн эмийн сан 24 тус үйл ажиллагаа явуулж байгаа юм. Масам 2 төсөл нь Монгол улсад нийгмийн эгийг хариуцлагыг бэхжүүлэх замаар эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагуудын төлөвлөлт, төсөвлөлт, төсвийн зарцуулалт, үүнд оролцох иргэдийн хяналтыг одоо бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэхүү төслийнхөө хүрээнд төслийн багийн зүгээс орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудыг чадахжуулах сургалтыг зохион байгуулж, нийгмийн эгийг хариуцлага болон эгийг хариуцлагын арга хэрэгслүүдийг хэрхэн ашиглаж тулгамдж байгаа асуудлаа хэрхэн тодорхойлох вэ? Энэ тулгамдж байгаа асуудал дээр үндэслэн хэрхэн арга хэмжээ авах вэ гэдэг чиглэлээр техникийн тусалцаа үзүүлж ажиллаа. Орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд маань олж авсан мэдлэгдээ үндэслэн орон нутгийнхаа төвшөнд өрхийн эмнэлгүүдтэйгээ хамтран ажиллаж тулгамдж байгаа асуудлуудаа орон нутгийнхаа өөр өөрийн төвшөнд тогтоож ямар арга замаар энэ тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх вэ гэдгээ олж тогтоосон байгаа. Үүн дээрээ үндэслэж шийдвэр гаргагч нарт нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа. Иргэд өнөөдөр өөрсдийн амьдарч ажиллаж байгаа орчныхон тулгарсан асуудлуудыг мэдж хамтдаа шийдвэрлэхийг илүү чухалчлах болжээ. Тиймээс эрүүл мэндийн анхан шатны зарим тусламж үйлчилгээний төлөвлөлт, зохицуулалтыг иргэдийн идэвхтэй оролцоотойгоор төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах замаар хэрэгжүүлэхийг зорьсон байна. Өнөөдөр төслийн гарсан үр дүн орон нутгийн иргэд байгууллагуудад түгээх, ойлгуулах, сурталчлах ажлууд хийж байна. Төсөл хэрэгжиж дууссаны дараа аймагтаа тулгамдж байгаа үйлчилгээг олон нийтийн оролцоотой тодорхойлж, тухайн үйлчилгээг үнэлэх ажлыг үргэлжлүүлэн хийх хяналт шинжилгээ, үнэлгээний олон нийтийн зөвлөлийг байгуулж ажиллах юм. За эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын тусламж хүртээмжийн асуудал бол ард иргэдийн эрүүл мэндийн төлөө төрөөс болон өөрийн оролцоо бусдын оролцоотойгоор авч байгаа тусламжийн хүртээмж чанартай холбоотой асуудал хийгдсэн томоохон судалгааны нэгэ гэж хэлхийг хүсэж байна. За эгийг хариуцлага гэдэг энэ хариуцлагын хүрээнд бид нэр бас олон жил ярьж эхэлж байгаа. Энэ талаар бас тодорхой амжилтанд хүрж байгаа хэсэг бол манай Дорнод аймагт төрөл бүрийн чиглэлээр хийж байгаа Масам төсөл байгаа юм. За энэ төсөл хэрэгжснээр өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд тодорхой дүгнэлт хийх боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал өнөөдөр энэ өрхийн эмнэлгийн гадна орчин маань ямар байна вэ? Эмч эмнэлгийн ажлын харилцаа хандлага ямар байна вэ? Авч байгаа тусламжиндаа иргэд хэр сэтгэл ханамжтай байна вэ гэдгээ тодорхойлох боломж бүрдсэн юм аа. За нөгөө талаар өрхийн эрүүл мэндийн төвийн энэ хүрээнд хийж байгаа ажлын зэрэгцээгээр иргэд бид нар ямар зорилгоор өрхийн эрүүл мэндэд хандав, хэрхэн ямар тусламж авч чадав, чанар нь ямар байваа гэдгийг үзүүлэх боломж бий болсноороо энэ эгийг хариуцахын хүрээнд хаана анхаарах боломжийг бүрдүүлсэн онцлогтой. За манай баг дээр өрхийн одоо ягаан цэгийн эмнэлэг ажилладаг бөгөөд либерал эмэгтэйчүүдийн одоо холбооноос за өрхийн эмнэлгийн үйлчилгээ чанар хүртээмжийн талаарх судалгааны тухай бидэнд танилцууллаа.
янцын өрхийн эмнэлэгтвэл зөвхөн одоо 6 дугаар баг биш 1 5 6 8 10 11 гэсэн ийм олон одоо багууд хамрагддаг. Тийм учраас одоо байрыг одоо бас томсгож өгөх эмч эмнэлгийн ажилтнуудын бас нийгмийн асуудалд анхаарах ийм одоо шаардлагатай байна гэдэг ойлголтыг өнөөдрийн энэ төслөөс бас ойлгож мэдлээ. Төсөл хэрэгжснээр төрийн үйлчилгээний үр дүнд нийгмийн эгэх хариуцлагын тогтвортой механизм бүрдэж, олон нийтийн оролцоо идэвхжиж, үйлчилгээ үзүүлэгчдийн зам байдлын эерэг өөрчлөлт гарч, төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, хууль дүрмийн боловсруулалт, хэрэгжилт сайжирч, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажилтнуудын дунд иргэдэд шуурхай, чанартай үйлчилгээгээр үйлчлэх хандлагын өөрчлөлт бий болно. Түүнчлэн тусламж үйлчлэгийг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хамтран ажилласнаар үйлчилгээний хүртээмж чанарт ахиц гарах юм. Мөн аймгийн түвшинд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчлэгээний байгууллагын тогтолцоог сайжруулах арга замуудаа тодорхойлно. За хүүхдийн эвэг сангаас Дэлхийн банкны санхүүжилтээр нийгмийн эгэх хариуцлагыг дээшлүүлэх масаам төслийг амжилттай хэрэгжүүлээд одоо өндөрлүүлж байна. За бид нар зорилттой аймагуд, дүүргүүдийн олон зуун иргэдэд зориулсан сургалтын үйл ажиллагаанууд зохион байгуулсан. Эдгээр сургалтын одоо гол зорилго үйл ажиллагаа нь юун чиглэсэн бэ гэхээр за эрүүл мэндийн анхан шатны одоо үйлчилгээний чанарыг сайжруулах. За дээрээс нь эрүүл мэндийн салбарын төсөв төлөвлөгөөнд иргэдийн дуу хоолойг оролцуулаад заашгүй одоо мэдж явах ёстой юм мэдлэг одоо мэдээллийг энэ сургалтуудаар дамжуулж өгсөн байгаа. За иргэдийн оролцоо сайн байх тусам эдгээр төрийн үйлчилгээний чанар сайжирна гэж үздэг. Тийм учраас энэ сургалтуудыг бол масаам төслийн хүрээнд амжилттайгаар ингээд зохион байгуулсан байгаа. За цаашид одоо хүүхдийн эвэг сангаас энэ салбар энэ үйл ажиллагаан дээр бас орон нутагт байгаа салбаруудаараа дамжуулж ингээд ажиллах болно. Тэгээд масаам төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан. За орон нутагт байгаа иргэний нийгмийн байгууллагууд, за сургалтанд хамрагдсан иргэд, за бусад хамтран ажилласан нийт одоо байгууллага хүмүүстэй хүүхдийн эвэг сангийн нэр хүмүүс цаашдын ажил үйлстэй хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөё. Ийхүү төслүүд амжилттай хэрэгжснээр иргэд эрүүл мэндийн үйлчилгээ, хөрөнгө оруулалт, төсвийн талаарх шаардлагатай мэдээлэл авч өөрсдийн санал хүсэлтэд илгээх боломж бүрдэж байна. Мөн иргэд төв болон орон нутгийн хэмжээнд иргэний нийгмийн байгууллагуудаас дэвшүүлж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж эхэллээ.